сүүлийн хагас жилийн хугацаанд бол одоо ингэж одоо бид бүгдийг харлуулах, гүтгэх энэ бүх ажлыг бол санаатай ингэж зохион байгуулж одоо миний хувьд бол гүтгүүлж, доромжлуулж өнгөрсөн жил одоо түүцнийхэнд одоо талбай дээр бас зодуулж энэ жил бүр сүлдээ их хурлд одоо их хурлын гишүүндээ бол одоо тархиндаа хөнгөн гэмтэл авах хүртлээр мөргүүлж одоо ингэж ажиллаж ирлээ. За эр хүний хувьд бол гомдох юм байхгүй. Ийм албан тушаал эрхэлж байгаа хүм мэдээж иймэрхүү асуудлуудыг бол туулаад гарах нь бол зайшгүй. За мөн дээрэс нь одоо энэ сүүлд одоо туулаа аврыг гэдэг байгаа энэ харай дуянга гэдэг нэг юм жүжигчин мэдрэл муутай эмэгтэй байж байгаа. Дээрэс нь одоо манай лут очор гэдэг битээр уул нь бол Австралид төгсөгчд урд нь сайхан найзууд байсан. Одоо намайг өмнө алхтаа тэмцэх газар 3 удаа өгсөн. Би энэ яриад байгаа харай дуянга лут очрыг ажил хийж нийгэмдээ бүтээн байгуулалт хийжсэнийг мэдгүй. За намайг бол Монголын аж үйлдвэрийн түүх, төмөр зам, оюутлага, уул уурхай энэ түүх бол мэднэ. Надтай энэ хөдөө орон нутагт ажиллаж исэн бүтээн байгуулалтанд ажиллаж исэн мянган залуучууд, Монгол инженерүүд бол түүхийг бол гэрчтэн. За эдгээр энэ тулаан аврыг гэж одоо жүжиглж байгаа энэ одоо лут очор харайд уянга бол сүүлийн одоо өдрүүдэд энэ Батамгалан сайдын өрөөнөөс бол салхаа болсон. Одоо ийм одоо энэ жүжигчд ус төржүүлж энэ 18 жил гаццсан явахгүй байсан төслийг бас өнөөдөр ингэж гацааж байгаад бол би инженер хүн Улаанбаатар хотын иргэн хүнийхөө бол харамсаж байгаа. А дээрээс нь би одоо иргэдийн төлөөлөгчдийн хувьар одоо энэ баяр гэж залууд хэлмээр байна. Энэ одоо нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн урлын 45 төлөөлөгчөөс 35 нь огцруулъя гэдээ огцроод байхад нэг хуралгуу дарга ганцаараа тамгаа цогтаад байх юм. Энэ албан тушаалыг авч болдог нэг өдөр өгч болдсон шүү дээ. Өгөөд энэ ёс зүйн хариуцлагуудаа хүлээгээд ялангуяа хурлын дарга хурал нь удирдуулахгүй гэдэг байгаа тэр тамга тэмдэгт юунтэй зурлалт тийм. Өгөөд яах хэрэгтэй. Ямар ганцаараа өөрийгөө удирддаг хурлын дарга гэж байхгүй шүү дээ. Чи хурлын засаг л. Тийм учраас би энэ баяртай хэлмээр үеийн залуучууд ажилд албан тушаалыг авч чаддаг, өгч чаддаг харахад. Тэгээд төрдөө хүндэтгэлтэй ингэж хандаад энэ одоо өгдөг авдаг албан тушаалыг бол аваад ингэж явах хэрэгтэй гэж би одоо баяртай хэлж байгаа. Дээрэс нь яг гоо миний би одоо энэ цагдаагийн ерхий газар одоо өдөр мэдэгдэл хийсэн. За үүнийг бол би бас гайхсан. За би бол мэдээж хуулийн байгууллага энэ хүчний байгууллагад хүндэтгэлтэй хандж байгаа. Цаашид хүндэтгэлтэй хандна. Ийм учраас өнөөдөр нийслэлийн одоо эдийн засгийн асуудал дэд үз хариуцсан нэгдүгээр орлогч даргын ажлаа өгч одоо алхтаа тэмцэх газартаа хамтан ажиллаж дууцсан үед нь очиж одоо өөрийнхөө энэ гин буруугүй би бол одоо хууль зөрчиж хийсэн үйлдэл нь одоо надад нэгч байхгүй энийг бол одоо шалгуулж ингэж хамтран ажиллана гэдэг одоо хариуцлагатайгаар бол мэдэгжиж байна. За тэгээд Улаанбаатар хот маань ер нь одоо ингэж хүүхэд байхдаа ч их гайхдаг байсан. Улаанбаатар хотод яагаад энэ төслүүд хэрэгждэг юм? Одоо намайг хүүхэд байхад манай аав чинь Улаанбаатар төмөр зам хос замтай болох, цахилгаан зүтгүүрт болох. Тэр нөгөө Батуул дарга үед нөгөө метро харагддаг гэсэн. Энэ бол миний мөрөөдөл метро. А би өөрөө Ленинградад одоо 5 жил одоо оюутан байхдаа өдөр болгон метроор явж ирдэг ийм л зал байсан. Ийм учраас одоо энэ Улаанбаатар хотод дэлхийн жишгийн дагуу хурдны замтай, метротой, сайхан 20 минутын хоттой, хүндээ ээлтэй ийм сайхан хот байгаасаа гэж хувь хүнийхэн хувьас одоо мөрөөдөж өнөөдөр хүртэл зүтгэж ирлээ. А ийм одоо нийгэмд өнөөдөр үүсэж байгаа энэ ёс зүйн асуудлаас олж миний бие өөрөө энэ албан тушаалыг бол өөрийн биеэр одоо өргөдлөө өнөөдөр өгч нийслэлийн засаг даргын эдийн засгийн хөгжил дэд үтс хариуцсан нэгдүгээр орлогчоос бол одоо чөлөөлөгдөж алхтаа тэмцэх газар одоо үнэн одоо үнийг тодорхойлохоор хамтран ажиллаж бол шалгуулахаа одоо хариуцлагатайгаар бол мэдэгдэж байна. Ингээд асуулт хариултгүй дуусгач та бүхэндээ бас баярлалаа. За. Асуулт. Ажлын хөвгөөр шалгуулж болохгүй гэж. За. Тэгэхээр байхгүй шүү дээ.